Оройн төргийн олуулаа мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Отгонбаатар навтай хамт энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч оюун дээр хөтлөө өргөж байгаа билээ. Олуулаа хөгжихүү, цөөхүүл нь хүлжихүү. Энэ асуултанд иргэд сонгогчид та бүхэн энэ сарын 28-нд хариулах болно. Харин та бүхний хариулт мэрэгэн зөв байгаасаа гэж ардсан нам олуулаа мэдээллийн хөтөлбөрийг өдөр бүхэн та бүхэндээ хүргэж байна. Юм ч өөр болж шүү. Яасан гэж? Замжилт үсэ. За, бат гэж ойлгож байгаа шүү. Эд та хичээгээр. Амрыг хичээгээр байгаа зү. За аргалж байгаа шүү. Тэгээд яасан? Тэгээд үгүй. Байхгүй. Болохгүй. Та бичгээр та боод иртэ. тэгж хийсэн. Болоош цаг өөр болцлоо маань. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Ардсан нам энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө үйлдвэржүүлэх бодлогыг нэлээд наривчлан тусгасны нэг нь дархан сэлэн зэрэг газар тариалангийн бүс нутгуудад дэвшилтэт технологийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх тухай заалт юм. Үүнийг хэрэгжүүлэгч элч болгон ардчилсан нам мөнх туяа гантулга нарыг улсын хурлын сонгуулийн 19-р тойрогт илгээгээд байна. Хүн шиг амьдрахын тулд зөв сонголт хийж улсаа улс шиг хөгжүүлж чадах хүмүүсийг сонгох хэрэгтэй гэж хонгор нутгийнхан хэлж байна. Тиймээс ч энэ удаа тус тойрогт эмэгтэй хүн нэр дэвшиж байгаад дарханчууд баяртай байна. Ачааны хүндийг үрж амьдралын зовлон нэмлэх гэж зүдэрч яваа эхчүүдээ улсын хурлын гишүүн байх хугацаанд анхаарал тавьж эхчүүд эмэгтэйчүүдэд чиглэлсэн олон хуулийг санаачилж хэрэгжүүлж байдагт нь нэр дэвшигч мөнгөтэд талархлаа илэрхийлж байна. Төр нь эрчтэй, ухаалаг, цэгцтэй хэдхэн бодлоготой болох шүү дээ. Сонголтыг хийж шудрах төрөө сонгох л үгдээд байна. Төмөр замаа түшгэлсэн салхит болон эрхэт багуудын хувьд сум төлөвлөлтөнд тусгагдаагүй олон зүйл байд юм байна. Хүүхдийн хүмүүжилд нөлөөлсөн тоглоомын талбайгаас эхлээд борон дараах мөг шиг илбэгсэн ажилгүйд л түүнийг дагсан ядуурл байгааг иргэд онцолж анхааралтай авахыг хүслээ. Хонгор сумын салхит 3 дугаар багтаар бид өнөөдөр одоо иргэдтэй уулзалт хийлээ. Төрийн үйлчилгээний хүн сурталыг бас хэлж байна. Төрийн үйлчилгээний хүн суртал их бага гэж байдаггүй. Жишээлбэл одоо 8 нэрийн барааны дэлгүүрийн одоо зөвшөөрөлт авахын төлөө хэдийн удаан хүлээж байна. Өөрийнхөө хашаандаа тарьсан жоохон ногоогоо одоо борлуулах жижигхэн талбайч олдохгүй юм хэцүү хүн төгсөлтэй байна гэсэн ийм наад захын энэ жижигхэн асуудал юм шиг мөртлөө цаана Монголын бүх ард түмний тулгамдаад байгаа бэрхшээлүүд энэ бас нүүрэлсэн хэвээр байна. Тэгээд энэс нэгдсэн дүгнэлт хийхэд бол тэр төрийн үйлчилгээний хүн сурталыг багасгах тал дээр бид нар нин даруй маш хүчтэй ажиллах хэрэгтэй. Энэ төр засагт гарсан явсан хүмүүс маань ард иргэдийн төлөө ерөөсөө ажилддаг. Тийм ээ, нэг туслах гэж нэртэй хүн байдаг. Тэгээ туслахаараа дамжуулаад ирдэггүй, уулздаггүй ийм байдал бол биднээс маш их гомдоосон байна. Тэгэхээр бол одоо шинээр сонгогдох хүмүүс бол энэ ард иргэдийн төлөө зүтгэдэг ийм хүмүүсийг сонгоцгоё. Ийм хүмүүс маань одоо шинэ залуу боловсон учраас шинэ одоо үе Монгол орнд ирэх цаг нь болж байгаа гэсэн ийм одоо ерөнхий одоо зүйлийг ярьж байна. Ийхүү Дархан уул аймгаас нэр дэвшигчид сонгогч олонтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна. Хийсэн ажилдаа хэлэг хүүхдээ манлайлагчтай илгээлээ хэмээн ардсан намынханд завхан нутгийнхан талархалтай байна. Учир нь улсын хурлын 9-р тойрогт ардсан нам аймгийн засаг дарга Санжматов, аймгийн ардсан намын дарга Шинбаатар нарын нэрийг дэвшүүлсэн юм. Тэд сонгуулийн сурчлагынхаа ажлыг нутгийн ард түмний шүтээн болсон Отхон тэнгэр хайрхны өвөр билээс эхлүүлжээ. Худагтуудын үлгийн нутаг завхны ард түмэн ардсан намаас дэвшүүлж байгаа Монгол хүн хөтөлбөрийг өөрсдөө амьдралд нийцсэн хэрэгжих боломжтой хөтөлбөр хэмээн үзэж ихэд талархан хүлээж авч байна. За мөн тус намын 5 үндсэн зүйл бүхий мөрийн хөтөлбөрөөс Завхан аймагт хамгийн нэн төрийн хэрэгжүүлэх хөтөлбөр нь ажилдаа орлоготой монгол хүн, аюулгүй орчинтой монгол хүн гэдгийг нэр дэвшигч гэсэн онцлон танилцуулж явна. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус аймгийн цагтаагаар ажилласан Ядам сүрэнгийн Санжматов болон Завхан аймгийн намын дарга Бэгцүрэнгийн Шинбаатар нарын хувьд Завхан нутагт юу хийх хэрэгтэйг, ард иргэд юу хүсэж байгааг нүдээр харж биеэр мэдэрсэн учраас хийх ажил нь тодорхой. За тэд байгаль дэлхийн унган төрхөөрөө байгаа Цүү аймгийн жагсаалтыг тэргүүлэх Завхан аймагт онгон дагшин байглаараа Монгол зон заншил нутгийн онцлогоор аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломж бий гэж үзэж байна. Ардчилсан намаас энэ удаагийн улсын хурлын сонгуульд дэвшүүл тавьсан мөрийн хөтөлбөрийг бүх одоо насны хүмүүс, бүх чиглэлийн мэргэжлийн хүмүүс баяр талархалтайгаар хүлээж авч байгаад би туйлын баяртай байна. Энэ хөтөлбөр бол зөвхөн ардчилсан намын удирдлагуудын нэр дэвшигчдийн боловсруулсан мөрийн хөтөлбөр биш ээ. Энэ бол 2 жил орчим ард иргэдээсээ асууж лавлаж 2000 он хүртэл ард түмэн маань хөгжид дэвшгэд юу хэрэгтэй вэ гэдэг зүйлээ оруулсан ард түмний мөрийн хөтөлбөр учраас эдэнд маань таалагдаж таашааж байна. Хамгийн олон давтамжтай орсон саналуудыг нэгтгэж байгаад оруулсан учраас ч аргагүй энэ зөв зүйтэй байх. Дээрээс нь энэхүү мөрийн хөтөлбөр бол зөвхөн хоосон амалдаг урай лозон маягаар хийгээгүй.
Монгол хүн шиг амьдрах, Монгол улс шиг хөгжих бололцоог бүрдүүлсэн ийм мөрийн хөтөлбөр. Аймгийн цэг дарга Санж мэдийн хувьд Монгол улсын хүнсүүдийн аж ахуйн бодлогыг тодорхойлцож, төр төсөлдөж, хувьд баталцаж, орон нутагт төрийн бодлого шийдвэрийг ажил хэрэг болгож яваа улс төрч. За харин тус аймгийн Арцсан намын дарга Шинэ Нодрын хувьд олон улсын хэмжээний экспорт гэж үнэлэгддэг. За Монгол төрийн хууль дотоох дэд байгууллагад ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт өсөж байгаа үед Монгол улсад ус агаар шиг хэрэгтэй гэж Шинэ Нодрыг намынхан тодорхойлж байна. За тиймээс завханчууд нэр дэвшигчтэй уулзах хоёроо нутгийн хоёртоо итгэл хүлээлнэ гэдгээ илэрхийлж байна. За нэр дэвшигч гэсэн нутаг орондоо сүүлийн 4 жил ажиллаж амьдрахдаа халуундаа хаалж хүүтэнд нь хүрч ард түмэнтэйгээ хамт байж тэднийхээ амьдрал нутгийнхаа онцлогийг мэдэх учраас энэ удаагийн сонгуулиар эв нэгдэл хамтын хүчийг харуулж хийвэл хийсэн шиг хийнэ гэдгээ нутгийн анхан дүүстэй хэлж байна. Улсын нийслэл Улаанбаатар хоттой хаяа нийлдэгч сум орон нутгийн хөгжлөөрөө хоцрогдсон, ажилгүйдэл, ядуурл, газар авсан, ард иргэдийн дийлэнх нь хот хүрээ бараадсан гэд авслагцсан аймагуудаас ялгаагүй доогуур төвшөнд яваа гэдгээ Төв аймгийнхан хэлж байна. Улсын хурлын сонгуулийн 14-р тойрогт Арцсан намаас дорж буруун ирсэн Тэд Төв аймгийн Зумод, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндлэгэр, Мөнгөн морьт, Архуст, Баянжаргалан, Баян сумдаар орж иргэд сонгогчтойгоо уулзан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ямар гарц байгаа талаар ярилцлаа. Тухайлбал Угтаал цайдан суманд төвлөрсөн халаалтын системийг хэрэгжүүлснээр сумандаа тогтвортой амьдрах орчин бүрдсэнийг иргэд хэлж байгаа юм. Цаашид үүнийг бүх суманд хэрэгжүүлнэ гэдгээ нэр дэвшигчид энэ үеэр онцоллоо. Нэгдсэн халаалттай болцсон газар ажлын байр бий болгоход амар болно. Амар болохоор яах вэ? Тэнд ажлын байруудаа нээж болно. Өөрсдийн зүгээс хийж болдог бүгдийг хийж болно. Дээрээс нь орон нутагт байгаа иргэдэд зориулаад суманд одоо очдог зээлийн санг 300 сая хүртэл нэмэгдүүлж өгье. Иргэд нь өөрсдөө шийддэг бол тэрэнд засаг дарга бидний оролц, хурлын дарга бидний оролц, хамгийн дарга чи одоо болоо мөнгөд орсоор хагаад нэр хүнд чи муудчлаа. Иргэдтэй эрх мэдлээ өг. Энэ асуудлыг бид нар ярьж байна. 300 сая төгрөгийг мөнгөн морьтчуудад эрхийг өгчих юм бол та хэдмэн хоорондоо ярьж байгаа. За. Оюуна чи талхаа барь. За. Өөр болдоо. Чи тэгвэл тэнцээ зүгийгөө өрчүүл. За, бусд нь бол тэнцээ юу гэдэг юм тийм ээ. Одоо төрөл бүрийн ажлуудаа нэг нэгэндээ ингээд олгоод тэгэнгүүтээ яах вэ гэхээр эргээд нөгөө хүнээ тэр хүндээ зээл өгсөн юм болохоор тэр хүнийхээ чанартай хийсэн та бүдэд зориулсан бүтээгдэхүүнийг та хэдмэн эргэж худалдаж аваад ингээд нэгээ дэмжиж явсаар байгаад бидний амьдрал илүү сайхан тэр орчинд ирэх ёстой. Илүү ихийг үйлдвэрлээд ирэхээр тэрнийг Багнуур руу, Улаанбаатар руу аваач зараад илүү их орлоготой амьдрах ёстой. Мөнгөн морьтоос гараад Багнуур ороход шорон замаар биш, бороо орчихсоор намаг болчдөг энэ замдаа биш. Арай гайгүй хатуу уучлалтай замаар хурдхан шиг яваад ирж болдог. Машин зэрэгээ эвдчихгүй байдаг. Бензин баг зарцуулдаг. Тийм орчинд амьдруулъя гэж зорж энэ бүрийн хөтөлбөрүүдэд хийсэн. За Төв аймгийн ихэнх сумд засмал замаар холбогдсонд хүн амын дийлэнх нь ажилгүй амжиргааны баталгаачлах төвшнгөөс доогуур орлоготой иргэд олон байгааг нутгийнхан ярьлаа. Доржуулыг мэднэ. Ер нь доржуулыг өмнө тань 2008 оны сонгуулиар нэр дэвшиж их хурлын нэр дэвшиж гарч иж манай энэ зүйлсийн доржуул яаж гарч ирж байсан. Ер нь тэгээд дэмжиж л яваа. Сайхан залуучууд нэр дэвшсэн байна. Одоо энэ удаагаар маань дэвшлээ. Баяр сайхан гэж минь сайхан залуу нэр дэвшсэн байна. Одоо энэ зүйл их баяртай байна. Энэ дэмжин гэж бодож байгаа. Их хурл дэвшил нилээ их бүтээн хийн гэж бодож ингэж дүгнж явдаг та. Ийхүү Төв аймагчид энэ удаагийн сонгуулиар залуучуудаа тэр дундаа ардчлалын залуусыг дэмжиж өөрчлөлт шинжилт хийхийг хүсэлтэй байгаагаа уламжлалаа. Урд өмнө булганчууд өөрсдийн ирээдүй итгэл найдвараа нэрээ өөрчилж зүсээ хувиргасан Монгол Ардын хусгалд намд өгч тэдэнд итгэж ирсэн гэвч эргээд харахад за нутаг оронд нь өсөж дэвдсэн зүйл чамлттай бага байгаа гэж ард иргэд нь хэлж ярьж байна. Хонхны дуу бүхнийг сэрэн гэдэг шиг булганчууд энэ жил сэрж шинэ эхлэл шинэ ирээдүйг Арцсан намтай хамт бүтээхээр шийдэж булган нутгийн унган хөө Төмөн жаргалыг ачааны хүндийг дааж чадах туршлага мэдлэгтэй хэмээн талархан хүлээн авч байна. Улсын хурлын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшигч Төмөн жаргал тойрогийнхаа сонгогчтой уулзаж тэдний санал бодлыг сонсон Арцсан намын мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Эрдэнэс нааш Эрдэнэт сүргээ маллаж ирсэн дашин жилэнчүүд соён гэгэрүүлэгч цогтхон тайжийн нутгийнхан гэдгээрээ бахархдаг. За нэр дэвшигч Төмөн жаргал тус суманд газар тариалан хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзсан байна.
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө орон нутгийг хөгжүүлэх шинэ бодлого дэвшүүлсэн. Тухайлбал сумын төвүүдийг шинжлэх, сум болгонд хөдөө аж ахуйн биржийн салбар байгуулах, аймагуудад мах сүүний үйлдвэр байгуулахыг дэмжих, эрүүл мэндийн хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмэгдүүлэх, үндэс хил соёлоороо бахархах сэтгэлтэй зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн зэрэг зорилтууд нь орон нутгийн иргэдийн анхаарлыг илүүтэй татаж байна. Аймгийн төв болгонд нэг махны үйлдвэр барина гэдээ манай хөтөлбөрт орсон байгаа л да. Тэгээд төрөөс одоо ноолуурн дөгдөг шиг, ноосон дөгдөг шиг тийм татаасыг өгнө гэж, урамшууллыг олгоно гэж 750 тэрбум төгрөг төсвөлсөн байна. Төмөн жаргал булган нутгийн уугуул хүү, тиймээс төрсөн нутаг угаасан усаа гэсэн хүүгийн сэтгэлтэй төрийн ажилд бэлтгэгдсэн түүнийг дашин чилэнчүүд дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Хэрвээ их улсын их хурлын сонгогдоод яг нутаг орныхоо төлөөс цав мэдлэг боловсруулалтад ажиллах байхаа л гэж бодож байна. Одоо ирээлдүүнгүй яриа хөрөнд ороогүй сэвэр сайхан улс төрж их цаашаа ирээдүйтэй хүнийг дэвшүүлсэнд баярлж байна бид. Мянганы замын шин тараас дашин чилэнгээр дамжсан нь энэ суманд үйлдвэр худалдаа хөгжих нөхцөлийг бий болгож өгсөн. Зам дагаж хөгжил ирнэ гэдгээр замын дагуу оршиж буй сум учир бусдаасаа давуу хөгжилтэй гэдгийг орон нутгийн иргэд ярьж байна. Гэсэн хэдий ч Монгол улсын хэмжээнд тулгымцсан асуудлыг нэг ажилгүйдэлж дашин чилэн сумын иргэдийн тулгымцсан асуудал болоод байгааг нутгийн иргэд хэлж байна. Энэ бол миний хүний хөгжил сангийн дэвтэр. Энэ дэвтэр надад, танд, бид бүгдээрэнд мань бий. Энэ бол Эрдэнэс 57 компанийн 1072 ширхэг хувьцаа нэмэн баталгаа. Хувьтай, хувьцаатай, өмчтэй, өнөөдрөөс илүү үнэт хүрэх баялагтай хүн бий. Миний нэг ширхэг хувьцааны үнийг энэ жил 933 төгрөг гэж зарласан. 1,176 төгрөгийн үнэтэй хувьцаагаа би хүсвэл засгийн газарт зарж болно. Энэ бол ардчилсан намын 4 жилийн өмнө анхлан санаачилсан, ард түмэндээ амлснаа ажил болгож чадсан Эрдэнийн хувь. Эрдэнэс 57 компанийн сая төгрөгийн хувьцаанаас гадна эх орны баялагын олон ордоос энэ дэвтрээрээ би иргэний хувьд, эзний хувьд Эрдэнийн хувиа цаашид эзэмших болно. Өнөөдрийн 1 сая төгрөгийн хувьцаа минь маргаашийн хүн шиг амьдрал, улс шиг хөгжлийн муталгаа гэж итгэдэг сая Монгол хүний нэг хүүгийн ээж хүний хань бий. Бид олуулаа бид хөгжин, олуулаа бид орд баялагынхаа эзэн нь хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Хувьцаан л дээр ш. Бэлэн мөнгө чинь тэгэл бас хэцүү ш. Хүн болгон бэлэн мөнгө чинь юмны үн өсөөл тэгэл хэцүү боллоо ш. Ер нь бол ирээдүйд бол хувьцаан нь боломжтой бол ер нь хэрэгтэй л ах л та. Тиймээс бол мөнгө чинь тэгэл ер нь дуусчих ш та. Ард иргэд танай ойр орчмын хүмүүс чинь ер нь сая төгрөгөө сонгож гэнэ үү, хувьцаагаа сонгож? Хувьцаагаа сонгоно. Та зарим нь цаашаа ер нь бол тэгээд голцоо хувьцаа та бэлэн мөнгөөр яах вэ гэж? Тэрнээс л одоо тэрний үр сэдвийг одоо бид нэр үзэхгүй дээ. Тэгээ наан хүн байх үү. За энэ мэт иргэд сонгогчдын эргэлзээтэй ойлголтуудад өчтөр орой улсын их хурлын гишүүн Зандаа Хүүгийн их болд ТV телевизээр тайлбар өгсөн. За энэ тайлбарыг олуулаа мэдээллийн хөтөлбөр үзэгч танд хүргэж байна. Эрдэнэ хувиа та нар өгөөгүй штэ гэдэг асуудал одоо уулзлуудаар гарч байгаа. Тэгээ бид өгсөн баталгаа нь байгаамаа. Тэгээд энэ дэвтэр юу хэлж яах гэхээр энэ бол Эрдэнэ хувь. Эрдэнэ хувь гэдэг бол сая төгрөгийн тухай яриа байгаагүй. Тухайн үедээ. Эрдэнэ хувь 2008 оны ардчилсан намын сонгуулийн мөрөөрт яа туссан гэхээр үнэлэгдэх хэмжээ 1 сая төгрөг ядаж байхаар Эрдэнэ хувийг олгоно. Эрдэнэ хувь гэдэг бол Монголын байгалийн баялагаас өөрчлөж оногж байгаа хувиа. Өөрчлөж ийм дэвтэр байгаа. Энэ дэвтрийн тоо бол насанд хүрсэн хүрээгүй оюутан залуучууд, ахмадууд гэлгүй бүх хүнд адилхан байгаа. Хүүхэд дөнгөж төрөөл ийм дэвтрээ авч байгаа. Тэгэхээр энэ юу илэрхийлж байна гэхээр энэ бол Монголын байгалийн баялагаас надад оногдож байгаа хувьцаа. Нэг ширхэг. Энэний хууль 2009 оны 11 сарын 18-нд улсын хурл батлагдсан гарсан. Одоо тэгээ бид ингээд сарын хоног 21,000 төгрөг аваадсан чи тэр маань одоо нэг Эрдэнэ хувь аа. Эрдэнэ хувь ногдол ашиг. Энийг бол одоо зарим ардын намынхан бол буруу тайлбарлаж байгаа. 7 сарын 1-ээс 21,000 ч алга болно. Ардын арчилсан нам гарах юм бол алга болох юм аа. Тэд нар чинь барууны нам юм байгаамаа. Бид нар одоо халамж өгдөг улсуудаа гэж. Энэ бол халамж биш. Энэ бол байгалийн баялагаас ирж байгаа ногдол хувь. Энийгээ сар болгон авч байгаа эхлээд 50-аар 70-аар сүүлдээ 21,000-аар авсан. Тэгээд энэ бол зогсжуулахгүй хууль байгаа. Монголын байгалийн баялагаас гарч байгаа бүх байгалийн баялагын нөөц ашиглалтын төлбөр 5%-ийг
энэ хүний өвчин санд төвлөрч байгаа. Хоёрдугаарт Монголын төрийн өмчөд оногдох байгалийн баялаг дээр тулгуурсан компаниудын бүх ногдол ашиг иш орж байгаа. Одоо Эрдэнэтийн 51%, Монгол Орос Советийн 51%, Багнуурын 75%, Шивэ овоогийн 75%, Оюу толгойн 34%, 5 толгойч нь одоогоор 100% байгаа шүү дээ. Бирж дээр зарааг байгаа учраас. Тэгэхээр энэ бүх ногдол ашиг бол ахаад жилдээ хэдэн зуун тэрбум төгрөг орж байгаа. Ингэж Эрдэнэ хөв бол бодит ажил болсон. Одоо ардын намын засгийн газар биднийг засгаас гарангуут ямар тогтоол гаргачаад хүмүүсийн толгойг эргүүлээд байна гэхээр 2012 он 4 сарын 11-нд 116 гэдэг тогтоол гаргасан байгаа. Энэ 116 дугаар тогтоол дээр нөгөө 5 толгой Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 1072 хувьцааг өгөөд өгснөөхөө дараа хүний хөгжил сангаас бэлэн мөнгөөр хүсэл гаргасан ахмад настангуй төгслийн бэрхшээлтэй иргэд 2010-аас 11, 11-ээс 12 оны хичээлийн жил сургалтын төлбөрөөр хишгэргээ хүртсэн оюутнууд 2011 онд эрүүл мэндийн даатгалаа авсан хүмүүсийн сая төгрөгийг бол хасаж тооцох гэж байгаа. Ийм хас тооцох эрх засгийн газарт байхгүй. Яг гэвэл улсын хурл тогтоолоо гаргацсан. Би тэг ягаад арчилсан намыг засгаас гарсны дараа ийм хийж байгаа гэдгийг онцолж яриад байгаа юм гэхээр 1 сарын 10 хүртэл ийм асуудал бол байгаагүй. Хувьцааг нь хасаад оронд нь мөнгө өгнө гэдэг. Энэ ардын нам бол Монголын байгалийн баялагаас монголчуудад хүртэх хувийг өгч байгаа ерөөсөө ойлгоогүй. Эдгээр нэг сая төгрөг яриад байна. Бид сая 500 болгоод өгчий гэдэг ийм зүйл яриад ингээд хамаг эдийн засаг бол алж шít. Одоо инфляц ямар байгаа вэ? Гэтэл энэ байгалийн баялагын хөв бол нэгдүгээр таламж биш, хоёрдугаарт тэгж их инфляц нөлөөлөхөөр гүүгээр ажлыг зохион байгуулах хэрэгтэй байсан. Бидний гарангуут асуудал бол одоо ингэж буруугаар эргэж байгаа юм л та. Мал өөрийнх чинь, байр өөрийнх чинь, газар өөрийнх чинь, байгалийн баялаг өөрийнх чинь. Одоо сайхан ажил хийх л хэрэгтэй. Өөрийнхөө өвчнөд итгэж амьдр. Төр засгийн хэмжээ бага байх ёстой. Энэ удаагийн улсын хурлын сонгуульд Баян зүрх дүүрэгт ардсан нам туршлагатай парламентч Ган Хуйг эмэгтэйчүүдийн шилдэг төлөөлөл Наран Туяа шудраг эрч хүчтэй залуу улс төрчдийн манлайл болсон Бацаандан нарын нэрийг дэвшүүлээд байгаа билээ. 2012 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшигч Ган Хуйг Наран Туяа Бацаандан нар өнгөрсөн өдрүүдэд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж Баян зүрх дүүргийн 12 дугаар хороо буюу бидний сайн мэдхээр Жанжин клубт анхны уулзалтаа хийлээ. Уулзалтад тус хорооны 300 гаруй иргэд сонгогчид оролцож нэр дэвшигчдтэй чөлөөтэй санал бодлоо солилцсон юм. Энэ удаагийн уулзалтад залуучууд маш идэвхтэй оролцож ардсан намын Монгол хүн 2020 мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн үүний зэрэгцээр тус тойргийн ахмадууд хүрэлцээрж нэр дэвшигчдэд сургамжтай үгээ хайлан тэдэнд амжилт хүслээ. 4 жил тутам сонгуул болж байна. Улсын их хурлын сонгуул. Ахмадууд буурлууж ярьж байна. Сонгуул гэдэг чинь сонгосныхаа дараа уйлдаг, уйл гэсэн үг юм биш үү гэж. Энийг өөрчлөх ёстой. Сонго баяр байх ёстой. Сонгуулийн дараа хүмүүс баярлдаг байх ёстой. Сонгосон хүмүүс нь сонгогчдынхон итгэл найдварыг алдахгүй ажиллаа хийдэг байх ёстой. Энэ удаагийн сонгуульд Баян зүрх дүүрэгт ардсан намаас туршлагатай парламентч Ган Хуйг шилдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл Наран Туяа мөн шудраг эрч хүчтэй залуу улс төрчдийн манлайл болсон Бацаандан зэрэг лидерүүд нэр дэвшиж байгаа нь Чансаатай Чамбата улс төрчдийн ирэмбийг илтгэж байна гэж иргэд хэлж байлаа. За Баян зүрхчүүд хийсэн шиг хийдэг зоригтой залуу нэр дэвшигчдэд дэмжинэ гэдгийг илэрхийлж байна. Манай улсын хөгжлийн чөдөр тушаа болоод байгаа авилгал нийгмийн ядварл зэргийг эсрэг тууштай тэмцэх шудраг бүтээлч ажил хэрэгч хүмүүс улсын хурл зайлшгүй байх ёстой гэдгийг сонгогчид онцолж байгаамаа. Тус дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин клубээс ард иргэдтэй уулзах уулзалтаа эхлүүлсэн тэд эхний уулзалтаас хойш нэр дэвшигчид дүүргийнхаа 2000 гаруй иргэд сонгогчтой уулзсан санаа бодлыг нь сонсож хүсэлтийг нь хүлээн аваад байгаа юм байна. Бензинээ ихтэй яадаг юм бэ? Хайр тийм ээ. Хайрцгана гэж бодсог хөрсөнгөө. Цаашдаа анхаарахгүй болж дандаа ийм байдалд орох нь дээ. За яах. Дандаа ингэж дундуур явна гэж юу ах вэ? Дүүрээ явах цаг ирнэ. Дээрч тийм шүү. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Иргэн та бүхнийг төлөөлж ирэх 4 жилд төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох хариуцлагатай мөч
энэ сарын 28-нд тохиох гэж байна. Иргэн та бүхнийг зөв шийдвэр гаргаасаа гэж Ардчилсан нам олуулаа мэдээллийн хөтөлбөрийг өдөр бүтгэн та бүхэндээ хүргэж байгаа билээ. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг надтай хамт энэ удаагийн улсын хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиг цэтгүүлж оюун дээр үзэгч та бүхэндээс хөтлөн хүргэж байгаа. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжиж.